Винсент Ван Гогийг өнөө цаг үед мэдгүй юм болохоор харин амьд байх цагууд нь түүнийг цөөн тэгэл эрдэнэ хүмүүс мэддэг байсан гэвэл тайтхүү. Тэгвэл өнөөдөр бид түүний гонигтай бөгөөд урлагийн түүхийг өөрчилсөн гайхалтай амьдралын талаар ярилцах болно. Энэ бичлэгтээ лайка дараад тоглоо үзээрэй. (1953 оны 3 сарын 30-нд Голландын Гроц өндөр хотод номлогч Теодорос болон Анна нарын анхны хүүхэд болох Винсент Ван Гог хорвоод мэндэлсэн байдаг. 8 настай Винсент гэрийнхаа хажууганд байдаг тосныгоо сургалт орсон ч хүүхдүүдэд тоглох гэхээс илүү алтан зүйлсийн талбайг харж цагийг өнгөрөх дуртай байсан. Насан туршныхаа дараа тэрээр урлагийн хичээл зардаг 8-аачин математикийн багш тэр ч байтугай аваад аваад номлогч гэх мэт мэргэжлүүдээр явах гэж оролцсон ч түүн нэгэлзэл дутагдаад байсан юм. Эдгээр мэргэжлүүд нь хизээч түүний шинжлэлээс нь баярлалдаг байсан болохоор бүгдийг нь хайж өөрийгөө олох урт хугацааны боловсролд Винсент гацсан. Харин ганцаарлаа дүрэн мөчтөө тэр өөрийг нь юу жаргалтай болгохыг ойлгосон байдаг. Цэнгэр тэнгэр төвхүүлнүүд түүний дор бах өндөр модод хээр тал дэвтэх талын цэцэгс түн дээр налах амтыг чимээгөх харах үүнд Винсент дуртай байлаа. Нэгсэндээ байгалийн үзэсгэлэн түүний жаргалтай болгодог байсан юм. Урлагийн сургууль элсэж гараа зүйл хэрэгцээл зурж эхэлсэн ч хачирхалтай энэ л түүнд аз жаргалыг мэдрүүлж байлаа. 1885 онд тэрээр өөрийн анхны бүтээл болох The Potato Eaters буюу төмөс идэвчэд их зураг дуусгажээ. Гэхдээ тэрээр ганцхан Голландаар хязгаарлагддаг хүсээгүй учраас 1886 онд Парис руу дүү Теодор очсон байдаг. Винсентийн зургийг хэн ч авдаггүй байсан учраас түүний дүү Теодор нэгжиж нэг өрөөнд хамт амьдардаг байлаа. Гэхдээ 2 жилийн дараа Винсент Голландад байх салхин дээрэн болон цэцэг сэлэмжээ сонсон ч өөрийн бүтээлдээ намны гэрэл оруулж өгөх хүссэн учраас Францын үүрэг шийдэд тосгонд очжээ. Тосгонд байхдаа Винсент өөрийнхөө зурсан хамгийн алдартай зургуудын нэг болох үүс зогсондох ундлахын рууг зурсан байдаг. Үгээрч зогсохгүй тосгон өөрөө үнэхээр үзэсгэлэнтэй байсан учраас гаднах ертөнцийг зурж эхэлсэн юм. Харин тэр үед түүний харлыг нийлүүл татсан. Хаасаагүй байх үнэр наран цэцэгс. Нар бас цэцэг. Яаран зурдуулсан Sunflowers бүтээл нь өнөө цаг үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болохыг тэрээр мэдрэмжээгүй нарамсалтай. Амар тайван тосны амьдрал болон аз жаргалаа дүүрэн зураг зурж байсан ч заримдаа бүх зүйлс Винсентийн хувьд зүгээр л хар бараан гонигтай олцдог байлаа. Үүнээсээ болоод үүр зайдал кафед хамт ярилцсан суудаг болсон хүмүүсийн нэг нь түүний найз Пол Гаугнес юм. Полтой Парис танилцаад хөдөө байхын хөд тусгандаа хамт байгаль болон зургийн талаар ярилцахаар урьдсан ч цаг явах тусам хэн илүү гэж маргалдах болсноор тэдний нөхөрлөл дууссан байдаг. Харин Винсентэд энэ хүн дээр тусаж тэрээр өөрийн гараар чихээ огтлсон юм. Яагаад гэдгийг мэдэхгүй ч үүний хийх системийн санагдсанаар л чихээ огтлсон гэдэг. Түүнд тусламж хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Тиймээс ойр байх эмнэлэгтээ амьдардаг болсон. Эмнэлэгт байх хугацаанд ч сурсаар бас нэгэн алдарт бүтээл болох өөрийн чихээ огтлсон байх үеийн хөрөг зураг зурсан байдаг. Үүн дээр нэмэлт мэдээлэл хэлэхэд Ван Гог зураг зурхтаа баруун чихээ огтлсноор зурсан ч толон тосголд харж зурснаас болоод буруу зурсан ба яг үүндээ тэрээр зүүн чихээ огтлсон байдаг. Харин эмнэлэгт байхдаа зурсан бас нэгэн зураг бол мэдээж түүний хамгийн алдартай бүтээл болох Starry Night. Бусад бүтээлүүдээс ялгаатай нь энэ бүтээл нь түүний дурсамжнаас биш харин төсөөллөөс уран гарсан юм. Зураг зурхад мэдээж түнд мөнгө хэрэгтэй. Гэтэл яг тухайн үед Ван Гог нэг ч зураг зарж чадаагүй байсан юм. Үүнээс гадна хоол, амьдрах зардал гээд эдгээр зүйлсэд түүний төрсөн төв бөгөөд хамгийн сайн найз Тео өргөлж тусалдаг байсан.
Эмнэлгээс гарахт нь түүний цаанаас авсан Тео түүний гэрийнхэн дэргэд хамт амьдрахыг санал болгосноор 1802 онд Винсент галт тэргээр Парис жижүүд байх Орш тосонд ирсэн юм. Ирсэн даруйд нь Тео Винсентийг доктор Гашетээр дагуулж ирж доктор Гашет түүнийг эдийхэн амласан байдаг. Доктор Гашетийн доохтой 6 болоогүй ч уйдгарыг үргэлж сэрэлүүлээ. Нэгэн дулаах үдэш Винсент ой модноор алхахаар шийджээ. Тэр өдөр 1890 оны 7 сарын 27 өдөр байсан бөгөөд Винсент ван Гогийн амьдралынхаа сүүлчийн шөнө байсан юм. Тео Винсентийг өөрийнхөө цээжлэг буусан байхыг нь ойгоос олсон байдаг. Тэрхүү мөчид Винсент өөрийн сүүлчийг болох гоныг харуулсал үүр дорш болно гэсээр ердөө 37 наснда таал төгсөн юм. Винсент нас орсны дараагаар Теогийн биеийн байдал огцон модож 6 сарын дараа гихтэл хорвоог орхиоцсон байдаг. Харин Теогийн эхнэр Йоханна Винсентийн хийсэн зүйлс мартагдахыг сүйж үзэн түүний уран зураг загтлуу зэргийг дэлхийд түгээсээр өнөөдөр бидэнд Винсент ван Гогийг таниулсан байдаг. Амбай хугацаанд ганцхан бүтээл зарж байсан бол өнөөдөр Винсент ван Гогийн ганцхан бүтээл олон сая доллараас зарагдаж байна. Би ч гэсэн энэхүү бичлэгээ мөрөглөхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хүмүүсээр хийж байгаа бөгөөд одоо биш магадгүй хэдэн өдөр, хэдэн сар, хэдэн жил, хэдэн 10, бүр магадгүй хэдэн зууны дараагаар хэрэг мөрөглөлтөө өнж байх юм бол биелэх өдөр нь хизээ нэгэн цагт ирэх болно гэдгийг алдарч зураач Винсент ван Гогийн түүхээс та бүхэн ойлгосон бах. Хэрвээ танд мөрөдөл байгаа бол зарим хүмүүс төсөөд олдохгүй байх мөрөдлөө та хайрлаарай. Манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Мөн үнэтэй төстэй олон бичлэг үзмээр байвал манай сувагт subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.